Оросын албаны улсын зүгээс төв болон Өмнөд Азиар дамжуулан энэтхэг улстай холбогдох төмөр замын сүлжээ байгуулах санаачлагыг дэвшүүлсэн байна. Оросын шадар сайд Марат Хуснуулын мэдгдснээр Босфор болон Ормозын хоолой дахь геополитикийн эрсдлээс үүдэн Туркменистан, Иран, Афганистан, Пакистанаар дамжин өнгөрөх шин тээврийн коридорыг судлах шаардлагатай гэжээ. Энэхүү санаачлах нь барууны орнуудын хориг арга хэмжээд амжирч далайн стратегийн чухал гарцууд хаагдах эрсдэлтэй тулгарч байгаа өнөө цагт олон улсын эрчим хүчний нийлүүлэлтийг баталгаажуулах томоохон оролдлого болж байна. Нийт газрын тосны хэрэгцээнийхээ 90 шахам хувийг гадаадаас импортлдог энэтхэг улсын хувьд Оросоос нийлүүлж байгаа газрын тосны хэмжээ эрс өсөж энэ оны 7 дугаар сар гэхэд нийт импортын 50%-аас давжээ. Энэтхэгт хямд үнэтэй нефт нийлүүлэх замаар Орос улбаны улс орлогын чухал их үүсвэртэй болоод байна. За гисэн хэдий ч Украины Оросын эрчим хүчний дид бүтцэд чиглэсэн халдлагууд нь нийлүүлэлтийн доктортой байдал тодорхойгүй байдлыг үүсгэсэн. Шинжээчдийн үзснээр төмөр замын энэхүү төсөл нь газрын тосны тээвэрлэлтийг бүрэн орлох боломжгүй энэтхэгийн хувьд стратеги олон талт байдлыг хангасан нэмэлт сонголт байх төлөвтэй байна. Төмөр замын тухайн санаачлаг нь гагцхүү газрын тосны асуудлаар хязгаарлагдахгүй Орос энэтхэг, Хятад, Иран, Төв Азийн орнуудыг холбосон өөр хоорондоо уялдаа бүхий төлбөр тооцоо тээврийн сүлжээг бий болгох геополитикийн давхар ач холбогдолтой юм а. Ашока их сургуулийн улс төрийн шинжилгээ ухааны профессор Юда Чандрагийн тэмдэглэснээр барууны орнуудын зүгээс тавьсан хориг далайн тээврийн дасгалтлын аюул нэмэгдэхийн хэрээр барууны нөлөөллөөс ангид дэд бүтцийг хөгжүүлэх сонирхол БРИКС орнуудын дунд эрчимжиж байна. Гисэн хэдий ч Америкийн нэгдсэн улсын Сенатаас Оросын газрын судалдаа авч байгаа хамгийн том 5 улсад тэр дундаа энэтхэг Хятадд 100 хүртэлх хувийн татвар ногдуулах хуулийн төслийг дэвшүүлсэн. Энэ нь ойрын хугацаанд олон хэдтэй энэтхэгийн эдийн засгт үлэмж хэмжээний хүндрэл учруулж болцсон байна. Мөн саяхан Оросын тал Украины дроны цохилтын улмаас бий болсон дотоодын шатхууны хомсдлоо даван туулахын тулд энэтхээс анх удаа шатхуун импортлсон нь эрчим хүчний зах зээлийн нөхцөл байдал улам бүр ээдэртэй болсныг харуулж байна. Энэтхэг Оросын хоорондох түүхэн найрсаг харилцаанд суурилсан тухайн төсөл нь анхан шатны судалгааны төвшөнд явж байна. Төслийн өртөг инженер техникийн шийдэл, хууль эрх зүйн орчин зэрэг олон асуудал тодорхойгүй. Шинжээчдийн дүгнэснээр тухайн төсөл хэрэгжсэн тохиолдолд энэтхэг улсад Евразийн зах зээлтэй шууд холбогдох стратегийн томоохон боломжийг олгох боловч Ормозын хоолой хамаарлыг бүрэн халж чадахгүй гэж үзэж байна.